Чинчаа шоу нэвтрүүлэгтээ бүгдийг нэг багцаас SkyGo хамтран ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв. Бүгд найрамдах Солонгос улсад эмчилүүлэхээр судалж байгаа эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд хамгийн эрүүл хот Гуанжу хотын эмнэлгүүдийг санал болгож байна. Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв 77 47 90. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баасан гараг. За тэгэхээр Сөүл хотод яг одоо 12 цаг 16 минут болсон байна. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхнийхээ өдрийн цайны зөвцөөрөлөөр өргөдөг Чинчаа шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч Чамбат Чанцаанаар ажиллаж байна. Өнөөдрийн сэдв радио сонссон түүх сэдвээр ярилцах болно. За сонсогч нартаа өдрийн мэндийг хүргэе. Гэт баасан гараг болсон байна. Ажлын 7 хоног дуусч байна. Тэгээд амралтын өдрүүд эхлэх гэж байгаа. Аюу баяртай байна. За тэгэхээр уламжлал ёсоор битээр асуулт бэлдсэн. За өнөөдрийн хувьд бол шинүүгээ таахгүй сэдвийн тухай ярилцсан. Өнөөдрийн сэдв маань радио сонссон дөх. Тэгэхээр радиогийн дурсамжаас өнөөдөр сайхан ярилцах нэ. За тэгэхээр ихний асуултаа асуугаад шууд эхлэе. Дуучин А юу хэдэн онд дуучнаар дуучнаар гараагаа эхлүүлсэн байдаг юм болоо. Дуучин А юу хэдэн онд дуучнаар гараагаа эхлүүлсэн байдаг. Тэгэхээр яг анхны дуугаа гаргаад ер нь олон нийтэд танигдаж эхэлсэн үеийг нь асуусан байгаа. Тэгээ аюугээ дуучныг сайн мэдэх бах. Ард түмний охин гэдэг үлээ. Тийм тэгдэг санагдаад их юм. Бүр тийм хочтой маш алдартай дуучин байгаа. За тэгэхээр энэ бүсгүйгийн хувьд ер нь маш олон чиглэлийн авьяастай болов уу гэж хараад байгаа. Энэ дээр би бас нөгөө ASMR гэдэг унтахтаа сонсдог штэ тийм. Их зөөлхөн яриалаа тэр хүмүүс чимээгийн сонсоод яг тэрүүн дээр бас аюу одоо ASMR хийдгийг мэдээгүй байсан. Тэгээд тааралтай гот нөгөөх бас дуулна, жүжиглэн за хажуугаар нь FM хөтлөгчийн тэгээд бас юм ASMR хийдэг юм байна да гэд харж байсан. Тийм жүжиглэл нанд бол жүжиглэлт нь айгүй мундаг санагддаг шүү дээ. Тэр Наяа Ажуши гээд Май юу гэсэн мэлээ за англиар мэдгүй юм тааж тийм кино байдаг, драма байдаг болоо ингэтэй. Тэр кино бол бүр үнэхээр гоё кино байсан. Тэгэл ер нь жүжиглэлт бол үнэхээр бүгээр хилэлдэггүй зүгээр. Айгүй мундаг жүжигч юм байна гэж бодсон шүү дээ. За тэгэхээр дуучин А юу хэдэн онд дуучнаар гараагаа эхлүүлж байсан юм болоо. Нилээ залуугаас эхлүүлсэн юм билээ. Одоо чинь дөнгөж яг 29-тэй билүү? 29 байна уу? 28-тай байна уу? Яг 30 бол хүрэх гэж байгаа. Гэхдээ арай 30 бол хүрээгүй. Ийм бүсг байгаа. За Тунгаанаараа маань хай гэсэн байна. Цаяами Сүми 2007, Бадралмын 2008, Мөнхбат Эрдэнэ Солонго 2008, за мөн Бадралмын 2009 гэх мэт хариултуудыг илгээгээд байна. За тэгээд дөрөв өдрийн мэндийг хүргэсэн байна. Нэмсрэн юм олон нэгтэр Батаяр Жижиралт бүгдээ өдрийн мэндийг хүргэсэн байна шүү. Мөнхбат за Эрдэнэ Солонго 2008 гэж бас явуулсан байна. За тэгэхээр мундаг бас одоо арт түмний одоо охин гэхдээ хайрлагдах энэ бүсгүй ямар хэдэн онд бас дуучнаар гараагаа эхлүүлж байсан бэ гэсэн юм асуултыг эхний асуулт болгонд тавьж байна. Өнөөдөр бол алдартантай холбоотой асуудаг өдөр байгаа. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч SkyGo болон Гуанжу хот эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжихтэй хамтран ажиллаж байгаа шүү. За тэгэхээр эхний асуулт маань дуучин аюу хэдэн онд дуучнаар гараагаа эхлүүлж байсан бэ? Би гэхдээ яг 10 жил байхдаа энэ дуучны за нэрийг мартчихжээ. Уба гэл нэг тийм орж идэд юм аа. Наан нь явбаар гэл юу гэдэг вэ? За ямар тач нэг тийм доо идэм юм. Чуун дээ юм байна. Тийм. Тэр хоёул өмнө хэлцүүлж байсан тийм. Тэр дуу үнэхээр 10 жил байхдаа би аягүй сонсдог байсан байхгүй. Тэг яг тэр үед л намайг 10 жил байхдаа яг эд алдартай болж эхэлж исэн юм бэл. Би дуу гэхээс илүү нөгөө киног нь үзчихсэн болохоор жүжигчин гэж надад илүү тэгж ойрхон буугаад идэг. Надад болохоор яг дуучнаараа би харин анх таньжсэн дуучмаас гэхдээ одоо бол жүжиглэлт бол өстой үнэхээр мундаг болсон юм байлээ. За заяа юмсан 93 оныхоо гэсэн маань харин 93 оных гэхэр ч одоо яг хэдтэй вэ 27 28 тай үстэй. Гүйлөө.
30 Тийм баг шүү. Ямар ч Тань дээр Холливуудаас бас оддууд аюу дуртай гэдээ би өмнө мэдээлэл бэлтгэж байхад харж байсан. Гэхдээ яг юуг нь бол мартчих. Хин тэгжсэн мартчих. Та тэгэхээр ихнээс бол маань дуучин аюу хий доонд дуучнаар гараагаа эхлүүлж байсан бэ. Манайд яг энэ шиг хочтой, энэ дуучин шиг хочтой ард түмний охин тийм хочтой дууч. Ер нь бид нар тэгж дуучтаа нэг тэгж хочилж мочилдуу. Тийм манайхаач нэг тэгж хочилдгоо хаа. Тэгэхээр байхгүй хаа гэлээ. Тийм мэдээ харахаар чинь нүүрнээс нь нар гэрэлтсэн хин энэ. Мэдээнх нь гарч идэгээ өгсөн юм шүү. Манайд одоо үнэхээр яг олон жил дуун дуулагдсан тиймэрхүү дуучдыг бол хүндлээд янз бүрээр бас хэлдэг л ард түмний гавьяад ч гэдэг юм нэг тиймэрхүү байдлыг хэлдэг болов. Тэрнээс охин тэнгэр энэ төр гэл нэг ярьдаг бах тий. За юм эсвэл 28-тай гинэ. Харин тийм баха арай 30 хүрэг бах. Гэтэ солонгос насаар бол 29 бах тий. My Mr. Drama гэсэн байна. Харин энэ кинонд айгүй мундаг тоглосон санагдсан. Тэр нөө богино бичлэгийг тастаад хийцэн тэрийг YouTube дээрээс нь байнг үздэг шүү. За тэгэхээр зөв хариулт орж ирсэн байна. Хамгийн түрүүнд зөв хариултыг Мөнхбат Эрдэнэ Солон 2008 гэж явуулсан байна. За тэгэхээр баяр хүргэе. Баяр хүргэе. 2008 буюу 15 наснда анх дуучнаар гараагаа эхлүүлж байсан юм байна. Одоо ингээд 28-тай тий солонгос насаар бол 28-тай бүсгүй гэхээр маш удаан хугацаанд алтартай тий яг энэ байр сууриа хадгалж байгаа юм дуучин байгаа. За үргэлжлүүлэн дараагийн асуултаа асууя. Жүжигчин Мадунсо кинонд тоглохдоо камерт хэтэрхий том биетэй харагддаг учраас кинонд тоглох санал авах юм бол жингээ заавал хасдаг гинэ. Тэгэхээр ер нь дээдл хэдэн килограмм тий хасдаг юм болоо гэсэн асуулт байгаа. За тэгэхээр бас камерт том харагдсан учраас жингээ хасдаг байх нь тий. Өөрөө болохоор юу штэ 100 кг жинтэй юм байлаа. Тэгээ яг ингээд 100 кг жинтэй ингээд камерт гарахаар ингээд ардлын хүмүүсээ тагалдаг ч гэдэг айгүй том биетэй. Тэгэхээр кинонд тоглохоор бол заашгүй жингээ хасж байгаа зураг авалтанд орж эхэлдэг юм байна. За тэгэхээр одоо хамгийн дээд нь хэдэн килограмм хасдаг вэ? Эсвэл ер нь хэдэн килограмм хасдаг вэ гэсэн юм байна шүү дээ, тийм? Dream High драма тоглож исэн гэсэн юм байна. Тийм бадралмын хэлсэн Dream High тоглож байхад би бас яг анх нэг тийм бүдүүн байж байгаа турдаг штэ тийм. Тийм дүр нэг цаанаас гой санагддаг энийх гой өөрчлөгдөөл тий. Дотроо бас бодоод би бас ингэж хийсэн юм. За тунгаанаараа төрүүлж асуулт төр 2010 гэж ütсэн байна. За мөн одоо Мадунсогийг 10-аас 15 кг хасдаг гэж ütсэн байна. За тэгэхээр дараагийн асуулт маань жүжигчин Мадунсог кинонд тоглох бүртээ жингээ хасдаг юм байна. Дээдл нь хэдэн килограмм хасдаг юм болоо? За тэгэхээр бирхүүгийн хувьд бол яалтчгүй ер нь бусад солонгосын их жүжигчид бол одоо Туранхай, за Булчинлаг, одоо 6 булчаан ялгарсан тийм залуучууд байдаг бол алдартай жүжигчээс ер нь хамгийн бас бирхүү жүжигчин энэ болов уу гэж бодож байна. Гэхдээ сая чи Eternals тоглосон тий. Тий. Чи кинонд гарсан байгаа бох тий. Тийм баха. Санагдаад бах юм. Та үзэж амжаагүй? Үгүй би үзэж амжаагүй. Би бас тэгтээ үзье гэж бодоод байгаа шүү дээ. Яаж тоглосныг харахад Анжелина Жолитэй сүрхийл байгаа л. Тэгэхээр ер нь Marvel-ийн тийм цувралуудад дурладаг хүмүүс бол аль хэдийн хөрөө гарсан бол үзсэн баг. Би яг энэ тэр цувралуудыг үзэх юмсан гэж бодоод тэг амжаажгүй ч юм уу эсвэл нэг зориогүй болохоор ер нь үзээгүй л яваад байгаа. Би тэгтээ Marvel ерөөсөө үзэж байгаагүй шүү дээ. Би тийм баатартай кино жоохон сонирхолтой таваачлаарай хүмүүс. Гэтэ бусад хүмүүст бол бүгдэнд нь таалагддаг л да. Би жоохон үзег байгаа. За тэгэхээр дараагийн асуулт маань жүжигчин Мадунсо кинонд тоглохдоо камерт айгу том бие тарагддаг учраас хэвийн жингээсээ бол нэлээд хэдэн килограммыг хасдаг юм байна. Тэр хэдэн килограммыг хасч кинонд тоглодог юм болоо. За 30 кг-ын цэнд аюуш гүнчээ бас явуулсан байна. За тэгээд нэм сурны юм 11 кг, судандарж ойрцог 25 гэсэн, бадралмын 15 гэсэн байлээ. За заяа мөсөмийн 15 20 гэж хариултуудыг мөн илгээсэн байна. Ер нь миний санджаар одоо жингээ хасах гэдэг дээр яг 50 цент тэр кинонд тоглохдоо бол маш их жин хассан. Би тэрийг бол яг хараад үнэхээр бас биширч ийсэн. Өөрөө тэр чи их гой булчинлаг битээ хүмүүс яг тэр кинон дээр өвчтэй тийм дүр бүтээж ийсэн билүү дээ. Бүр тийм нарийнхан болцсон. Яалч ингээд ясаас арьсолтлоо 20 кг бас туурчихсан тийм байсан. Харин жингээ ер нь жүжигчд бол кинонд тоглоход аягүй жингээ хасдаг юм лээ. Гэхдээ одоо бол нөгөө нүүр хувиргалт аягүй мундаг болсон шүү дээ. Тэгэхээр зайлшгүй нэг жингээ хасаал нэмээд авах шаардлагагүйгээр нүүр хувиргалтараас өвчлөлдөг. Яг жингээ хасах тохиолдол бол мэдээж хувирахад хэцүү л ахал да. Тэгэхээр жин нэмж байгаа тохиолдол хувиргалт хийгээд болчдөг юм шиг л. За тунгаанаараа маань 5-аас 10, 10-аас 15 гэсэн байна. Тэгэхээр яг тоочны хариултыг яг 5-10 эсвэл 15 гэдгээр бичихгүй бол угны дунд бол зөв хариулаас яваад байдаг. Шалгалтын дээр тэгдэж шít. За багшаа энэ чи яг нэг 10-аас 15 л байсан да. Нэг тийм мэдчихэж байгаа юм шиг бодлоо таадаг байхгүй. Бадралмын 30 гэсэн байна. 30 кг хасах. Би бол амьдралдаа дээд тал нь 7-8 кг хасч үзсэн юм яа. Тийм. Би сая 10 ил хассан шүү дээ. Би түрүүн жил чи нилээ мондор шүү дээ.
Тэгээд 10 ил хасаад тэгээд одоо жоохон буцны санаа зов дасгал хөдөлгөөн хийж байгаа. За бодролмын бас 30 гэсэн байна тий. 30 гэх юм бол 100 кг-аас 70 кг болоод кино тоглодог гэсэн үг байна шүү дээ. Тийм шүү дээ. Нэр 100 гэж түрүүн бас бах заахаар хэлсэн байгаа тий. Smile Sobi 30 гэсэн байна. Тунгаанаараа 15 гэсэн байна. Гэхдээ энэ хүний чи өөрийнх нь имиж турчих юм бол шал өөр болох байхаа. Би тэр 10 хэдэн настай 18 настай юм булчинлаг зураг байгаа байхгүй яг туранхай нэг хөвгөөний зураг. Тэгээ харсан чинь бүр ерөөсө маадунсоо гэж бодохоор бүр шаал өөр хүн шиг харагдчихлээ ш. Тэгэхээр яалч имиж бүрдүүлэлт нь яг энэ гадаад байдал нь бүр ингээд хүмүүсийн нүдэнд бол хоногчсон байна. Танигдсан. За тунгаанаараа 8 кг гэсэн байна. Тойрол яваад байна да ер нь. За цэнд авиш хүн чи 10 кг гэж явуулсан байна. Зарим эрэгтэй гэхээс илүү эмэгтэй жүжигчид ер нь жингийн хувьд их тийм зөрүүтэй заримдаа тунхай байж байгаа их таргалсан жүжигчтэй байна. За тархан байж байгаа тунхай болсон юм жүжигчд бас байдаг тийм. Тэгээ ер нь тэгэл тунхай авах тусмаа камерт гоё харагддаг юм шүү. Тэгдэг ш тий. Яг бондороо хараас камер тэр нөгөө одоо нэвтрүүлэгч юм уу тий авахаар ингээл камерын юу таардаг лээ өнцөг таардаг ч юу лээ эфирийн дүр төрхтэй гэж ярьдаг ш. Яаж манайх радио байсан. За 30 кг мадаа гэж уулсан байна. Мөнхбат Эрдэнэ Солон маань за тэг байгаль мажи 20 гэж уулсан байна. Тунгаанаараа 12 гэж бас явуулсан байна. За тэгэхээр зөв хариулт бол орж ирсэн байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд зөв хариултыг явуулсан сонсогч зарлаа. За Ямисуми 10 кг гэж уулсан байна. Тунгаанаараа бас авчидаа 5-аас 10, 10-аас 20 гэдэг энэ 10 дээр яг тогтохгүй байсан. Гэхдээ ямар ч зөв хариултын үнд байгаа учраас баяр хүргэе. За баяр хүргэе. Тэгэхээр 10 кг-ыг хасаад ерөн зураг авалтандаа ордог юм байна. За тэгэхээр дараагийн асуултыг танилцуулаад тэгээ хоёулаа хамтран ажиллаж байгуулахаа мэдээлэл өргөе тийм. За тэгэхээр Холливуудад алдартай жүжигчин комедиан Ким Жонг ямар мэргэжилтэй хүн бэ гэсэн ийм асуулт байна. Энэ үгүй солонгос гаралтай шүү дээ. Тий солонгос гаралтай. Америкт маш их алдартай хэрнээ солонгостой бас төдийлөн алдартай биш юм хүн байдаг. Холливуудын бас маш олон кинонд бол тоглолт юм байлаа. Хамгийн анх нэг Hangover гэдэг кино тоглоод одоо өөрийнхөө нэр алдарт бол хүрч чадсан гэдэг юм байлаа. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагч Guangzhou хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төвийг танилцуулж байна. За Guangzhou Medical Tourism Улаанбаатар офис гэсэн Facebook хуудастай байгаа. За тэгэхээр Guangzhou эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв маань Солонгост 2011 онд байгуулагдсан. За тэгвэл Монгол, Орос, Өзбекистан салбартай. За Монгол дахь салбарын үед гэх юм бол 2018 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ одоо та бүхэн санал болгож байгаа үйлчлэгийг гэх юм бол Солонгост байгаа эмчтэй мэргэжлийн эмчтэй Монголоос онлайнаар холбогдоод эмчээс зөвлөгөө авах боломжтой. Тэгээ миний өөрийнхөө өвчний талаар тий жишээлбэл хараамуутай эсвэл сонсголж байт юм уу өөрийнхөө өвчний талаар мэдээлэл аваад зөвлөгөө авах боломжтой. За тэгээ магадгүй Солонгос зайлшгүй эмчлүүлэх ёстой шаардлагатай гэх юм бол энэ Монголоос 100% тусгаарлалтанд байх зардал 100% төлчөөд Солонгосчууд 50% нь бас эргүүлж авах боломжтой. За тэгээд цаанаас нь бас хүргэж байгаа үйлчлэл гэх юм бол орчуулагч за онгоцны буудлаас тосоох, хөтөж, дугаар авах, буудал захиалахад бол ингээд туслах боломжтой байлээ. Тэгэхээр одоо бас визний гаралт бол тийм олон одоо жишээлбэл нэг хүн өвдлөхөд асран хамгаалагчаар 2 3 хүн явах боломжгүй. За одоо нэг хүн цуг виз өглөөч гэсэндээ бас татгалзах магадaltaй шүү дээ. Тэгэхээр жишээлбэл ганцаараа яг өвдсөн хүмүүс явж байгаа тохиолдолд яг хаана очиж имчилгээгээ хийх юм утас тий хаанаас холбуулах юм гэдэг юм уу. Ер нь иймэрхүү зүйлсийг бас хөтч маань ингээд тайлбарлаад өгөх боломжтой юм байлаа. Эгээр бас даваа талтай ажиллаж болно. За тэгээ холбогд утасны дугаарыг нийлжээ. 77 47 90 77 47 90 гэсэн дугаар руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа. За тэгэхээр Guangzhou хотын хувьд бол ер нь сүүлийн үед имиж нь бол эрүүл хот гэдгээр хамгийн их имижтэй болсон байгаа. Өөрөөр 1.5 сая хүн амьттай юм хот байгаа. Тэр энэ бусад хотуудтайгаа харьцуулаад им оноо цуглуулад энэ дээр 81.1 оноогоор хамгийн эрүүл хот гэдэг дээр бол номер 1-р тул орсон юм байна. Тэгэхээр өмнө бол Guangzhou хотыг бид нэр за бусад одоо түүх дурсгалын одоо тэр талаар нь мэддэг байсан бол одоо эрүүл мэндийн чиглэл рүүгээ илүү бас мундаг болсон юм байна. За тэгэхээр улсынхаа дундаж үзүүлэлтээр жишээ нь бол Guangzhou-гийн Чоннам эмнэлэг гэхэд бол бас 1-р орж байна. За аялал жуулчлалын баялагаараа Guangzhou мөнийхд орд юм байна. 1 сая хүн амд ноогдох эрүүл мэндийн эмч сувлагч нарын хүртээмжээр бас нэгт ордог юм байна. За мөн 1 сая хүн амд ноогдох сүүлийн эмнэлгийн тоног хэмжөөрөө мөн нэгт ордог. Эмнэлгийн орны тоогоороо нэгт ордог. За цусны даралт сахар
одоо архаг тархалт өвчлөлийн одоо баг байгаагаараа бас нэгт ордог юм байна. Нэлээд олон үзүүлэлтээр тэгэхээр ингэж хангасан учраас нэгт бол орж чадж байгаа. Тэгээд яг одоо энэ цаг мөчид манай эгч маань бас Солонгост хаалганд орж байгаа. Би сая бас гандын дээр ороод ирлээ. Тэр нь Солонгосын эрүүл мэндийн бас аялал жуулчлал эрүүл мэндийн чиглэл бас маш сайн болохоор найдаж байгаа. Ягаад гэвэл Солонгос яваад эмчлүүлж байгаа хүмүүс хөвчлэн ер нь амжилттай болоод эрүүл сарвал сайхан эдгээд ирдэг байгаа. Сайн хэлсэн байгаа хамтран ажиллаж байгаа тэнд одоо эмнэлэг бол нэлээд олон байдаг. Чоннами их сургуулийн эмнэлэг тийм Чосон зам одоо CLV-ч эмнэлэг гэдэг ийм олон эмнэлгүүд байгаа. Эднэр бол зүрх судас за хамарч хамар хоолой хөөний онцлог тохирсон одоо яг нэг хүнд бол нэг эмчгсэн ийм одоо эмчилгээ байгаа. Өргүүдэл хэвлийн дуран төрөө булчирхай за тэгээ бүтэн биеийн онцлогоо гэдэг маш олон чиглэлээр бол эрүүл мэндийн үзлэг шинжилгээ эмчилгээ хийж байгаа. За тэгэхээр сая хэлсэн энэ олон төрлөөс та бүхэн сонгож агаад үйлчлүүлэх боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Гуанчжоут эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв хамтран ажиллаж байна. За хоёулаа үргэлжлүүлэн асуултаа бас дахиад тавтаад асууя тий. За тэгэхээр дараагийн асуулт бол Солонгосын бас алтартнуудтай холбоотой асуултыг өнөөдөр бэлтгэсэн байгаа. Холливуудад алтартай комедиан жүжигчин Ким Жонг ямар мэрэгжилтэй хүн бэ гэсэн байгаа. Энэ хүн бол одоо сүүлд 2010 оны үед түрүү хэлсэн байгаа. Hangover киноны эхний ангид тоглох үедээ бол нэлээд бас хүмүүсийн олонний танил болсон. Уг нь бол их сургууль төгсөөд бас өөр мэрэгжил эзэмсэн байлаа. Тэгээ өөрийнхөө хувийн зан чанар, хувийнхын хөгжилтэй байдал өөрөө бас алдар нэрт бол хүргэсэн юм болов. Тэгээ надаа энэ жүжигчин таалагдсан шүү дээ. Айгу хөгжилтэй санагдаад шүү дээ. Тэгээд угаасаа бүтээж байгаа дөрүүд нь айгу хөгжилтэй гэх юм тий. Тэгэхээр энэ жүжигчний би түрүү нэгэн мэдээлэл харж байхад одоо хамгийн алдартай солонгос хүмүүсийн бас чагсаалтыг сайт дээр гаргасан байсан. Энэ дээр бол 2 дугаарт орсон харагдаж байсан. Тэгэхээр солонгос төдийлөн нэр хүндтэй биш ирнэ. Энэний хувьд одоо Америкт бол тий дэлхийд болохоор нэр хүндтэй гэж бол энэ хүнийг бол хэлсэн байсан. За тэгэхээр энэ жүжигчний үндсэн мэрэгжил солонгос нэр нь болохоор Чонг Ханжуу гэдэг нэртэй хүн юм байна. 1969 оных гэдэг чинь одоо 52 настай. Жүжигчин байна. Иргэншлэнтэй Америк нэгдсэн улс юм шүү дээ. Ер нь Америк яг тэнд гаралтай солонгослог юм шиг байна тий. Багаас өсөж төрдөөс юм. Солонгосоор бол үндсэндээ нэг их ярьж чаддгүй юм байлаа. Тэгэл мэддэг хүмүүс монголчууд бид нэр ингээл кино үзсээр гал юм байдаг. Аниасаё гэж камсаа амнаа гэж хэлцдэг тий. Тиймэрхүү үедээ хэлээ. Дээр нэмээд нэг хараал хэлчихсэн. Хараалыг яагаад гэсэн хэлсэн бэ гэхээр битгүй манай аавал тэр жааш гэтэргээл баг байхад нэг тиймэрхүү хэлээд идэг байсан гэд тэр нь сайн ч юм уу муу ч юм уу мэдэхгүйгээд өөрөө их хөгжилтэй бас ярилцлага өгдөг юм байлаа. Гэтэ аав ч өөр нь хоёулаа солонгос хүмүүс юм л дээ. Эсвэл оёг гарлыг бол мэдэхгүй ямар ч байсан дээшгээ бол одоо аавынх нь аав ч юм уу эсвэл аав ч юм уу би тэрийг бол бас яг сайн мэдсэнгүү зүгээр ямар ч байсан солонгос гаралтай тий. Тэгээд түрүү хэлсэн байгаа. Солонгосын алдартай хүмүүс гэдэг энэ дээр бол жишээ нь нэгдүгээр BTS-ийн Jungkook орсон байна. Хоёрдугаарт энэ Kim Jong, гуравдугаарт болохоор Jimin гэдэг иймэрхүү байдлаар бол Америкт алдар нэртэй байгаагаар нь ангилсан байлаа. Энэ хүний эхнэр нь болохоор Вьетнам гаралтай Америк хүн гинэ. Зөв. Бас судлаад амжлаа. За Холливуудад алдартай комедиан жүжигчин Ким Жонг ямар мэрэгжилтэй хүн бэ? Гэтэ нэг талын авиас угс хүн байдаг юм шиг байна тий. Үндсэн мэрэгчлээс гадна. Тэгээ энэ оны удаас өөр санаанд оромгүй киноноор маш их туслах дүрүүд бас бүтээдэг юм байна л тий. Transformers 3 дээр бас байсан. Тийм. Хаана байсан юм бол? Мэдгүй ямар ч ингэ нөгөө кинонуудынхаа ингээд юунууд явдаг ч тэгээ тавчхан нөгөө постерууд нь тэн дээр өнгөд маш олон хүмүүст хүрсэн юм кинонд бол тоглосон юм байлаа. Аз царай ер нь бол үе бас хэрэг болтго юм шиг байгаа. Тэгээ тэр болгон дээр ер нь энэ хүн нэлээ их тоглолдог. Гэтэ ер нь Европ кинон дээр одоо бол ихтэй өөр урталсан л доо. Тэгээ BTS ч гэдэг юм яг Аз алдартай болсон. Гэтэ намайг жоохон бах чинь дандаа Аз хүмүүс гарч ирэх нэг юм тэнэгдүү дүрвтэй гэдэг гэсэн чинь би дараа нь сүүлд мэдээ ингээд уушаад хайгаад үзсэн чинь ер нь угаасаа л юм биш юм байна гэж бодсон гэж. Юм идэхгүй ч гэдэг юм уу те нэг сони ярьж орж ирсэн юм дүр айгу гардаг байсан. Одоо болохоор айгу догдог дүрүүдийг нь бол дандаа Аз жүжигчд бас авдаг болсон байл шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За тэгэлгүй яах вэ? Бадралмын худалдагч байсан гэсэн байна. За юм юм. Би энэ жүжигчин анх хужаа гэж боддог байсан гэсэн байна. Бадралмын Ана Унсоо гэсэн байна. За тэгээ золзолоо өдрийн мэнд Инчон Хунаан гэсэн байна. Тэгээ Бадралмын хөтлөгч гэсэн Цэн Давш Күнчээ эмч гэж явуулсан. За юм бас эмч за Даваадагийн маань тоогооч гэж явуулсан байна. Мөн тунгаанаараа хуульч өмгөөлөгч за багш лектор гэж бас явуулсан байна. За тэгээ заяа мэс нүдийг нь л хар аав ээж нь хоёлаа солонгос байхаа цагааж дохоо аав ээж нэ гэсэн байна. За тэгэхээр зөв хариулт бол орж ирсэн байна. Тэгэхээр одоо энэ хүний хувьд бол хамгийн анх эмч мэрэгжилтэй байсан юм байна. Эмчээр ажиллаж хагаад
Тэгээ жүжигч болсон биш тий. Тийм. Бүр их сургууль төгсөөд эмч Америкт бол ингэж хийж байгаа. Дараа нь болохоор комедиан, жүжигчин болсон байна. Тэгэхээр зөв хариултыг хэлгээсэн. Заяа минь сүмдээ баяр хүргэе. Баяр хүргэе. Гэтэ манай хорооны эмч гэдэг хэвгүй юу? За. Манай яг дүүргийн хариуцдаг лөө. Тэр эмчтэй энэ жүжигч айгүй ижлэгэн шүү дээ. Бас яг адилхан эмчээр ажилладаг. Арай энэ хүнд үзүүлчихээг байгаа гэдэг байхгүй. Та ер нь өөр тийшээ орооч гэдэг байхгүй тийм. Жүжиглж эхлэх хаа. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн асуулт асууя. За дараагийн асуултын үед жүжигчин юм уу? Дэлхийн ямар алдартай брендийн нүүр царай болдог вэ гэсэн байна. Гүчи. Үнгээ хэлчих юм уу? За чанцаатай баяр хүргэе. За тэгэхээр жүжигчин юм уу гэвэл дэлхийн ямар алдартай брендийн нүүр царай болдог вэ гэсэн юм асуулт байна. Тэгэхээр жүжигчин минүүгийн хувьд болохоор одоо царайлаг гэдгээрээ бас нэлээд солонгост илүү алдартай тийм царайлгаа. Би тэр нэвтрүүлгийнхэн бас хэсгээс харсан чи одоо хуучны царайлаг одоо өөрсдөө өрсөлдөж болохоор царайлаг хүмүүсийг хинээ уснаас аваргуул аврахаа гэдэг тиймэрхүү бас юу явуулж исэн л да. Нэвтрүүлэг дээр хөгжилтэй асуулт байдаг шүү дээ. Тэгээ би яг тэр нэвтрүүлэг бүтэн үзээгүүл ямар ч юм дээр харсан чи нэг иймэрхүү зүйл орж байгаа юм байна гэд. Өөр нь бол угаасаа их царайлаг гэдэг нөө энэний үеигчин Ким Үби гэдэг л бас нэг царайлаг залуутай хамт нэг сургуулийн сурагчийн дүр бүтээсэн тийм. Тийм. Тэр нь бас их гоё санагдаад байдаг. Тийм. Надад болохоор тэр F4. F4-ээр айгу алдартай санагдчих шүү. За тэгэхээр дараагийн асуулт жижигч юм уу? Дэлхийн ямар алдартай брендтэй хамтран ажилладаг вэ гэсэн юм асуулт байна. 1987 оны 6 сарын 22-нд 34 настай гэж шүү дээ. Ууч гарцсан л юм байна. Гэтэ ерөөсөө ямар ч царай нь өөрчлөлт байхгүй харагдаад намайг 10 жил байхад нэг жоохон охин бахад үдчихсэн хүүхээ имэрэл байгаа шүү дээ. Зүр би хөгшрөөд байгаа юм шүү. 30-д үл эднэр гайгүй бахаа бүр 40-д хүрчээд эднэр чи гайгүй байгаа гэдэг үстэй. Тийм шүү дээ. 50% хүрсэн ч гэсэн тэр сая ямар кинонд ирлээ. 50-та тэр нэг My Name дэр лөө. Нэг эсрэг талын дүр бүтээж байгаа хүн чинь тэр бас 50 гарцсан гэж сонссон. Тэгсэн мөртлөө айгүй залуухан харагддаг. За тэгэхээр дараагийн асуулт маань жүжигчин Иминхо дэлхийн ямар алдартай брендийн нүүр царай болдгоо. Тэгээ нэг И гэдэг овгийн солонгосоор Ли гэж үздэй шүү дээ. Тэнгүүд хүмүүс тэрийг Ли Минхо гэдэг. Тэгээ би нэг Ли ч одоо нэг хятад тал руугаа овгийн болгож боддог. Тэгээ би солонгосоос сурахаас өмнө дандаа Ли Минхо гэж хэлдэг гэсэн. Яг сурсны дараа И Минхо гэсэн биш тэгээд. Тэгээ одоо ч гэсэн Монголын сайтуудаар бол мэдээлэлүүд гарахтаа Лигээр явдаг тийм. Харин тэгтээ тэр И гэж унших хэрэгтэй байл. И Минхо гэж унших хэрэгтэй байл. Гэхдээ би монгол хүн болохоор Ли гэж уншина. За тэгэхээр авг жүжигчний хувьд дэлхийн ямар алдартай брендэд нүүр царай нь болдог вэ гэсэн юм асуулт байна. Энд чинь сүүзитэй үргэлжлэжсэн шүү дээ. Тийм нэрээ бас холбогдчихсан эмэгтэйчүүд гингүүд нэлээ бас 4-5 эмэгтэйчүүд байгаа тийсэн шүү. Байл энэ хүн чинь хэд хэдэн хүнтэй бас үргэлжсэн. Метр 87 см өндөртэй юм шүү дээ. 73 кг гэж байна. Судлаа хийгээд байхгүй. За тэгэхээр уг жүжигчний хувьд бас нэлээ олон алдартай дүрүүдийг бол бүтээсэн байгаа. За тэгэхээр бас алдартай дэлхийн ямар брендийн нүүр царай болж чадсан бэ? Брэнд гэвэл ер нь нэлээ олон баг ш тэ. Гэхдээ яг энэ хүн болохоор төлхөө одоо хувцсны брэнд үүд юм болов? Бадрал ми Nike гэсэн байна. За мөн BBQ за Заямисгийн үнэт хэлэл гэж бас бичсэн байна. Ким Үбин л хөөрхөн энэ царай мутаг яаж байгаа. Гэтэ тэр Ким Үбин ч гэсэн бас дажгүй залуу шүү тий. Тийм Ким Үбин ч нөгөө Шимина 9 сүлт өмхтэй битсэн шүү дээ. Би нөгөө их сургуультай оддын талаар мэдээ орчуулдаг. Тэгээ тэрнээс хойш дандаа нөгөө оддын талаар юу болж ийн яаж ийн тийм мэдээ харсаар ус хурц одоо ч гэсэн бүр энэ тэнд юм гарах юм бол за одоо энийг ганц мэдээ болгочоод их айтайхан мэдээ ялахаар юм байна да гэл. Зуршилтай болсон. Одоо яг би гүн бодсон ч одоо тэрнтэй үргэлж байгаа ихэр чи би одоо хин хинтэйгээ үргэлж байгааг нь яаж мэдэх юм бэ? Тэр юг нь болохоор залуучууд маш их сонирхдаг юм шиг л би болохоор мэдгүй яг тийм мэдээг нэрээсээ тэгээд анзаарч шаарддаг шүү дээ. Та тэг ямар мэдээг төлөв анзаарч шаарддаг. Сүүл ямар кино тоглосон байна. Энэ хүний Австрийн үзэл бодлоо гэж ус хожсоо цацчих юм. За тэгэхээр зөв хариулт бол орж ирсэн харагдаж байна. За жүжигчин юм уу дэлхийн ямар алдартай брендтэй хамтарч ажилладаг вэ гэсэн мэ. Заямисumi хамгийн анх бичсэн баг шүү дээ. Ус төрийн үзэл бодлоо. За Заямисуминдээ баяр хүргэе. За баяр хүргэе. LV гэж бас бичсэн байна.
Тэгээ зол маань бас цагны билүү гэсэн юм. Тэгэхээр тэглэв яг. Энэ дээр бол Louboutin Watch гэдэг одоо цагийн дээр LV одоо англиар бол LV гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нүүрс царай нь болж алдартай юм бас өндөр гэрээ байгуулсан юм байна. Nike гэж үсэн байна тий. За тэгэхээр жүжигчин ийм нь хуу дэлхийн ямар алдартай брендийн нүүрс царай болдог вэ гэсэн асуултыг хариултыг бас сая явууллаа. За тэгээд уламжлал ёсоор өнөөдрийн алдартантай холбоотой 4 асуулт асуусан. За тэгээд үргэлжлүүл өнөөдрийн сэдвийн тухай ярилцах байгаа. За өнөөдрийн сэдв маань радио сонссон түүхээ та бүхэн хуваалцсанаа. Тэгэхээр радио сонссон түүхээ та бүхэн хуваалцж байгаа хооронд бид нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skygo ажиллаж байгаа. Тэгэхээр Skygo бол бас та бүхэн эдийн гадаадд байгаа ч гэсэн өөрийнхөө эх оронд байгаа юм шиг Монголынхон телевиз, за радио, сонин сэтгүүл, контент одоо бүх төрлийн мэдээллүүдийг нэг доороос авах ийм боломжтой байгаа. Тэгэхээр хамгийн олон сувгуудыг бол эндээс үзэх боломжтой. Тэгэхээр аппликейшнаа татаж суулгаад Go Plus болон Go Basic гэсэн юм багцнаас өөрийнхөө дуртай сувгуудаа тохируулаад үзэх ийм боломжийг бол олгож байгаа. Мөн одоо сүүлийн үед бол хүмүүсийн нэлээд анхаарлыг татаж байгаа жинхэнэ эрчүүд олон ангид кино. За мөн Sky Media, Sky Go-д бол оршсон байгаа видео сангаас нь та бүхэн үзэх боломжтой. Тэгэхээр энэ багцуудын хувьд бол бас нэлээд 6,600 илүү 9,900 илүү надад ингээд вон руу шилжүүлэх юм бол бас хямдхан тийм. Энд чинь нэг удаагийн хоолны мөнгнөөс хямдхан байгаа. Тэгэхээр надад энэ илүү давуу санагдсан л да. Нэг удаа идэвхжүүлээд маш олон төхөөрөмжөөс гэрийнхэн зурагтнаас тийм холбочч болно. Компьютер дээрээс үзэж болно. За тийм утсаараа үзэж болно. Иймэрхүү боломжуудыг бол Skygo олгодог байгаа. За тэгэхээр жинхэнэ ирчүүд киноны үед гэх юм бол за найруулагчаар нь мөнх сайхан ажилласан. За тэгээд жүжигчин Навчаа бас жүжигчин ажилласан байгаа. За тэгээд нийт 32 ангитай. Тэгээд 7 хоногийн 7 хоног бүрийн баасан гарагт 4 шинэ анги Skygo болон Sky Media-д нэмэгдэж байгаа юм байлээ. Тэгээд киноны трейлерууд бас Facebook-оор явуулах шиг байсан тийм интернетээр үзсэн. Тэгээд нэлээд хөгжилтэй кино шиг санагдсан. Тэгээд агуулгын үед ч гэсэндээ айгүй хөгжилтэй тийм. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг авах юм бол та бүхэн Skygo Facebook дээр Skygo бичээд Facebook хуудас руу нас орох боломжтой. Тэгээд сая солонгосоос гадна дэлхийн бүх улс орноос та бүхэн утсаараа дамжуулаад аппликейшн татаад тэгээд Монгол контентуудаа нэвтрүүлгүүдээ үзэх боломжтой болж байгаа. Тэгэхээр өнөөдрийн үед бол бид жинхэнэ ирчүүд гэдэг киног санал болгоод байгаа шүү дээ. Тэгээд жинхэнэ ирчүүд киног бас үзээд ямар санагдсан сэтгэлээ хуваалцаарай. Та бүхэн бас энэ голдрын жүжигчдийг ер нь алгаа немка гэдэг пэйж хуудасаар нь сайн мэдэх байх. Эхэндээ бол нэлээд бас хүмүүсийн анхаарлыг татгаараа их олон хүмүүсөө хуусаад би яг тэр лайв үзчихсэн байхгүй. Тийм. Тий. Тэгээд сүүлд нь бол одоо Монголд нэлээд хит болоод байгаа шүү дээ. Гангстерүүд ингэдэггүй маа тэгэл нагнат л авч яана шиг л нэг тиймэрхүү хөх залуучдын нэлээд яваад байсан. Тэгээд эдгээр маань бас ярилцлага өгөхдөө бид жинхэнэ ирчүүд киногоо ихэнд бол алгаа немка гэдэг хуудасаа пэйжээ нээж байсан гэдээ бүр эхнээсээ тийм зоригтой тэгээ кинондаа ингэж ач холбогдлогод ингэж бас явсан юм болов уу гэж харсан. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skygo хамтран ажиллаж байна. Тэгэхээр бүгдээрээ аппликейшнаа татж аваарэ. За тэгэхээр үргэлжлүүлэн өнөөдрийн сэдвээ танилцуулсан байгаа. Өнөөдрийн сэдв маань радио сонссон түүхээ хуваалцсанаа. Тэгэхээр хоёулаа бас радио хөтлөгч хийдэг болсон. Гэхдээ хөтлөгч хийхээс өмнө радио сонссон түүх байгаа ч юм ах. Радио анх яаж сонсч ирсэн бэ? За манай ер нь аав ээж наа ухаан орохоос эхлээл ер нь маш их тийм хөгжимтэй ойрхон гэх юм хөгжим ер нь нэлээд чанга дуургадаг тийм айл байсан. Манайх ч цирк ажид байсан. Бид нэр циркийн урд тоглож байхад яг манай гэрээс явж байгаа хөгжим бид нарт тэр нэлээд хол зайнаас бол сонсогддог байсан л да. Тэгээд хамгийн анх нэг орос хөгжим дээр нэг ийм хоёр жижигхэн спикер шиг хэлбэртэй. Гэхдээ тэрийг нь болохоор бас антен болгож одоо ашиглаад байдаг байсан. Тэгээд яг 102.5 ч тухайн үед анх нэгдэд удаагүй байсан 102.5 радиог тэгж бол сонсч байсан. Үүнээс хоош гэх юм бол радионы хэсэг Монгол бол маш хүчээ авсан шүү дээ. Ер нь одоо хүмүүс чинь 107 за 102.5 107.5 гээд 104 гээд ийм радионуудыг маш түлхүү сонсдог байсан. Тэгээд FM-дээс холбогдох гэж заримдаа үздэг байсан. Тэгээл одоо тухайн үед чинь NSYNC хамтлагийн I Want You Back гэсэн тийм дуу байсан. Тэгээд манай ах биднээс нэг ээлжилж холбогдонгуудаа нэг хоолоо яриад иж болохгүй шүү дээ. Чи яриад одоо I want you back энэ дуу захиалга хэлсэн чил би нөгөө I want to back. Нэг тиймэрхүү байдлаар хэлжсэн. Тэр бас надад үжилтэй санагдав. Тэгэл ер нь оюутан болоод тэрнээс хойш гэд ингээд 10 жил байхтаа гэд ер нь чихнийхээ ойролцоо хөгжмөд бид нарт асаалттай унтчихдаг. Тийм айл байсан. Тэгж явсаар гал ер нь сүүлд Солонгос дээр л MJL радио нээгдсэн байна гэл бид нар нэг одоо мессенжерийн статус дээр хүмүүс тавьчихсан. Тэг тэрийг яг хараад одоо манай радиогийн ч өөрөөсөө яг тэр MJL radio.com гэдэг мессенжер статус дээр тавил дарангууд өсрээд орохоор
Тэгээд юу анх дарж орж үзчихсэн. Тэгээ ороод таалагдангууд хичээлээ биш ажиллаа тарж ирэнгүүтээ яг нэг чаталдаг. Бас битгаар шиг юм аахаа явуулдаг байсан. Аахаа дээр нь хурдан бичдэг байлаа. Ялагч их болдог байлаа. Та хөтлөгч бичдэг байсан шүү дээ. Тэгээд над руу бас холбогдоод идэвхтэй оролцдог учраас ер нь юм хариуцаач яг л одоо бид нэр бас нэг админ аав ээж гэдэг юм хөө байдлаар яваад байгаа шүү дээ. Яг тийм журмаар л ер нь 2010 оноос яг одоо радиод амраа. Анхны эфирт гарсан түүх чинь хизээ гарч уу? Анхны эфир явуулдаг юм бол бид нэр чинь Солонгост 3 эрэгтэй 3 эмэгтэй тийм одоо хосууд биш ээ. Тэд нар чинь өөр шүү. 3 эрэгтэй монгол залуу одоо гантхоо байсан. За тэгээд залуучдын албаны шинүүд гэдэг Смохт байсан. За ариун санаа гэдээ бас найз маань байсан. Нөгөө талаас болохоор 3 эмэгтэй болохоор Солонгос 3 эмэгтэй. Тэгээд соёлын ялгаа гэсэн чиглэлээр яг юм 3-3-аараа сууж байгаа ток шоу маягийн нэвтрүүлэг бол хийж байсан. Тэгэхэд бол яг хамгийн анх гарахад бол бүр ингээл хөлс гараа ингээл яг хөө тэгтээ хоёулаа бас хамт манай зочин эмчийг хөтэлдэг тодным бит хоёр хамт хөтэлж байсан. Тэгэл хамгийн анхны удаа тийм ороор гээл ингээл оруулж байгаа байсан. Тэгээ яг нэг ярилцаад тэрнийхээ бичлэгийг бас олж авах юмсан гэж боддог. Уг нь бол тухайн үед YouTube ч юм уу ингээд байсан. Одоо байхгүй болчиход байгаа. Тэгэхээр нэг олж үзэх юмсан гэж боддог. Нэг сандраалаа сууж яснаа. Тиймэрхүү байдлаараа ер нь радиотойгоо холбогдсон сонсож байгаа доо. Чиний хувьд би болохоор радио сонссон 10 жил байхад нэх гоё. За яг үнийг хэлэхэд нэг тийм төсөөллийн нэх гоё хоолой ах нар байдаг да. Тийм вирусаар радио сонсдог байжгаад тэгээ яаж байгаа ч үлээ манай нэг найз хөдөөнөөс ирээд хамаатан явах л доо. Тэгээд би ингээ радио сонсдоо шүү дээ чи сонсох юм уу. Тэгэл зүгээр чихвчээр сонссон чи орой нэх гоё хоолой таах. Элвч нэг өсвөр насны охин байсан нэглэхүү. Нэг гоё хоолой таах ингээл хайр дурлалын талаар яриад байгаа байхгүй. Тэгэл тэнгууд лөө ямар гоё хоолой таах байс та гоё ах байдаг бах та гэл. Тэгээд тэр нэвтрүүлгийг яг ямар юугаар долгионоор сонсч яснаа мартцсан байна. Юу санахгүй байгаа даа. Зүгээр тэр ах ингээ орой нэг 11 лөө 12-оос нэвтрүүлэг нь биш 10 билүү. За ямар тааш нэг орой эхэлдэг. Тэгэл хүлээж байгаа л нэг тийм сонсоол нэг гоё ахаа сонс төсөөл бага сонсохгүй. Тэгэл сонсоол ямар гоё ах вэ? Нах шиг өстө нэрээ гоё радиод гэхдээ яг би бүр ингээ мөрөөдөл маань хөтлөгч хийх бол арай биш л байсан л та. Гэхдээ зүгээр нэг юм төсөөлөл байдаг штэ. Ингээ нэх гоё хоолойтой хүн яриад ахаар энэ хүн гээд ямар хүн байдаг бала аюу гоё өндөр хамартай эсвэл нэх гоё тийм ах байдаг бах та гэ тэр төсөөл цуг надад аюу аз жаргалтай юм гоё байсан. Тэгээд дараа нь би чинь нилээн бас оюутан болоод байлуу. Яг тэр хоолойтой хүнтэй таарж исэн байхгүй юу. Гэтэ тэр яг тэр хөтлөгч байсыг мэдэхгүй. Гэтэ тэр хүний хоол ингээд чихэнд хоногшсон. Тэгсэн чи айгу бондгор ах байсан. Нөгөө төсөөллийн хагас шал өөр. Тэгэл би ийм хүн байжтэй гэл. Тэгээ яг нөр яагаад радиогийн хүн гэж мэдсэн мэхээр тэр хоёр хүн хоорондоо радиогийн талаар яриадсан байхгүй юу. Тэгээд нэг хүнийх нь хоол болохоор айгу ингээд таньдаг хоолой. Тэгэхээр энэ нөгөө миний сонсдог ах хүн байж тээ. Тэгэл за ер нь харагдгаас өөр идэв байна гэд. Тэгэж бодож байсан. Тэгээ яг радиод ажилласан бүхэн гэх юм бол би ч нөөс Солонгос сурж байгаад ирээд Монголдо ирээд тэгээ Монголдо ирсний дараа айгу олон өөр ажилласан. Дандаа нь орчуулагчаараа ажилласан. Миний ч үндсэн мэргэжил хөтлөгч биш шүү дээ. Тэгээ орчуулагчаараа ажиллаж байгаад гинт юу зар хараад гэтээ ер нь орчуулагчаар л аавна гэсэн байсан л та. Тэгэл орчуулагчаар аваад мөөгөө ахтай манай продюсертай уулзаал. Тэгэл ажиллаал. Тэгээ нөгөө онлайнаар хамгийн анхных болохоор Чимбаах. За тэгээ бас манай ахын ах Батхах Бог ахтай бит гурлаа ингээд Чимбаах Бог ах хоёр ингээд Солонгосоос би Монголоос тэг ингээд нэвтрүүлэг хөтэлдэг. Тэгээ би анхныхаа нэвтрүүлэг аяасаа санддаг байхгүй. Бүр үнэхээр камерт гарсан тэр царай зүсмэс ярьж байгаа яриа дээр сонсож байгаа хоол бүр бүх юм маань за чааг ичиж бүр үнэхээр явахгүй. Тэгэл за одоо яалтчгүй хийх ёстой гэл. Тэгэл хийгээл эхнийг бол тэгээд угаасаа цацагдаг. Би угаасаа амар мөг ахтарч аха би явахгүй нэ. Тэгээд дараа нь яг нөгөө үндсэн 88.3 эфирээр явсан болохоор энх бол тахтагаа нэвтрүүлэг өглөөнөө одоо нөгөө анжаах ундрагч хоёр хөтэлдэг өглөөний мэдээг бит хоёр хөтэлдэг гэсэн энх бол тахтай. Тэгээд миний танилцуулжсэн мэдээг би одоо бол мартдаг байхгүй нэг бүргэрний өвчний ижил нэг тийм синдромны талаар танилцуулж байсан. Тэгээд тэрийг манайхан намайг анхны эфирт орсон чинь бүгдээрээ сонсож байгаа л тэг гарч ирсэн чинь ингээл өчи чинь гайгүй ярьчтай юм биш тэгэл алга ташаа. Тэнгүүт нь би ч нөгөө шинэхэн амт нөгөө шинэхэн орсон болохоор баярлал урам авал би чинь гайгүй яриад байгаа юм болоо гэд тэгж бодож байсан. За Бимба Манд Бадар
анх 2017 оноос MJL радиогийн хөгжмийн нэвтрүүлгийг сонсож эхэлсэн. Маш гоё нэвтрүүлгүүд хийдэг. Танай хамт олонд баярлалаа. Амжилт хүсье гэсэн байна. Содном нойр жавын цэцэг анх 102.5 болон 107.5-г сонсдог байлаа гэсэн байна. За мөн анхны нэвтрүүлэг хийсгээс оруулаарай бүр сонирхол татаад байна гэж бадрал мэй бичсэн байна. Баах оруулсан байх уу? Тэгэхээр би чинь өчтөр яг юуг харсан л да. СК-д ажилдаг бид нар залуутай 5 жилийн өмнө Түндээмэн лайвстрийн нэвтрүүлэгт оруулж ирсэн. Агуулгын өчтөр сонссон чинь нэрээ одоо ч гэсэн хүмүүст маш хэрэгтэй сэдв санагдсан. Ягаад гэвэл солонгос төгсөөд яаж ажилд орох уу гэд тэр тухай ер нь одоо ярьж явах нэрээ сэтгэлд айгүй үлдсэн юмнууд их байсан. За тэгээд сонсогч нар маань бас үйсэн өвөг цансаар 3 жилийн өмнө анх MJL радиог Facebook-ээс сонссноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй сонсож байна гэсэн байна. 3 жилийн турш хамт байгаад маш их баярлалаа. За тэгээд заяа мэс юм тийм үү би бас циркийн тэнд өссөн 31 дугаар сургууль сурдаг байсан гэдээ амьдралаа бичээд авахгүй юу гэсэн байна. Манай хүүбэ бас би 31 манай аавын хамаатай юм биш гэдэг шиг л. За тэгээд бид хоёр бас яг энэ цаг дээр ер нь дэлхийн монголчууд нэвтрүүлгээ явуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр магадгүй дэлхийн монголчууд нэвтрүүлгийн энэ цаг дээр бас яваад эхлэвэл та нар маань битгий гайхаарай тийм. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа гоё радио сонссон, түүхээ хуваалцсанд баярлалаа. Мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Гонжо хот эрэлтэндээ ажиллаж уулыг дэмжигдүү болон Skygo хамтран ажиллаа. Удахгүй та бүхэндээ 17 цаг 30 минутаас дэлхийн монголчууд нэвтрүүлгээр иргэн болцлаа. Тэр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай.